ямар байв гэдэг асуултаар эхлэхийг хүсэж байна. Монгол хүн мэдлэгтээ дандаа сайн гэж мэдлдэг тий. Сайн байна аа, сайхан байна аа, амар байна аа гэж мэдлдэг. Гэхдээ яг бодит амьдрал бүтэн 7 хоногийн туршид бүтэлтэй болоод бүтэлгүй, ялцтай болоод ялалтай болоод ялагдaltaй янз янзын зүтгүүлсийг бид нэр туулсаар эзэн бурхны нэгүслийн оршихуй байдаг учраас энэ газарт хамтдаа түүнээс суралцахын тулд цугласан байдаг үлээ. Одоо энэ цаг мөчид бүгдээрээ баруун болон зүүн талдаа байгаа хүндээ таны өнгөрсөн 7 хоног сайн болон муу байснаас үл шалтгаалan эзэн гарцаагүй өнөөдөр таны амьдралд сайн зүйлийг хийхийг хүсэж байна гэж хэлээсэй гэж хүсэж байна. За, нэг зүйлийг асуумаар байна. Эзний өдрийн хүндэтгэл мөргөл болох үед ерөөхдөө нэг тогтсон газарт сууж заншсан хүмүүс байвал над руу гараа өргөөч. За би бас өөрөө тэр хүний тоонд орно. Тэгээд өнөөдрийн эзний үгийг бэлдэж явах үедээ нэг тийм сэтэл төрлөө. Аль болох олон газар сууж үзэж юм байна гэж янз янзын газарт. За бүгдээ төсөөлж үзье. За тэр булангаас намайг харах энд одоо үг хуваалцж байгаа хүнийг харах. Тэр булангаас харах хоёр ялгаатай харагдах болов. Мэдээж ялгаатай харагдана тийм ээ. За яг энэ тайзан дээр магтаалын үйлчлэл хийгээд ийшээгээ харц зогсох, магтаалын үйлчлэл хийж байгаа залуучуудыг хараад наашаа хар зогсох хоёрын хооронд мэдрэмжийн ялгаа байх уу? Байна. За тэгвэл урд суудлуудад нэлээд дөхөж ирж байгаад суугаад эзний үгийг сонсох хоохон тэр үү тавьцаанаас эзний үгийг сонсох хоёрын хооронд ялгаа байх болов. Байна тийм ээ. За өнөөдрийн эзний үгийн сэдэв болохоор бусдын суудалд сууж үзэх нь гэдэг нэртэй сэдэв байна. За шууд цаашаа үргэлжлэхийн тулд бүгдээрээ дахиад нэг хамтдаа залбирая гэх үү. Эзэн минь хэрэг энэ цагт би ярил миний үг хүний л үг байх бол. Тэр үг энэ тайзан дээр яригдах үн цэнтэй үг биш байх бол. Харин ариун сүнс та одоо ярих гэж байгаа үг нэг болгоныг өөрийнхөө үг байлгаж өгөөч гэж гон залбирч байна. Бас энд байгаа хүн нэг болгоны оюун ухааныг та нээж өгөөч гэж залбирч байна. Хэрвээ бид нар хичээл сонсож байгаа мэт, хэрвээ бид нар ямар нэгэн сургалтууд сонсож байгаа мэт суух юм бол тэр бүхэн үнэхээр энэ чуулганы тархинд байх үн цэнтэй цаг биш байх бол. Харин та бидний зүрх сэтгэлийг нээж өгөх юм бол хязгааргүй үн цэнтэй цаг болох болно. Тийм учраас энэ цагт танд өөрсдийнхөө зүрх сэтгэлийг ярьж байгаа нэг нь ярьж байгаа ам хэл оюун бодлоо танд өргөж байна. Есүс Христосийн нэрээр залбирч байна. Амен. Матай номын 7-гийн 12 дугаар ишлэл өнөөдрийн одоо гол ишлэл байна. Хамтдаа Матай номын 7-гийн 12-ыг руу очиосэй гэж хүсэж байна. За би та бүхэн дуудаж өгье. Та нар хүмүүсийг өөрсдөө хэрхэн хандаасаа гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийхүү ханд. Үүндэл хууль ба иш үзүүлэгчид үе гэсэн байна. За дахин нэг удаа уншиж өгье. Та нар хүмүүсийг өөрсдөө хэрхэн хандаасаа гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийхүү ханд. Үүндэл хууль ба иш үзүүлэгчид үе гэж эзэн Иесус Христ өөрийнхөө амаар тэмдэглэлд хэлснийг Матай номон дээр инхүү тэмдэглэж хэлсэн байна. За танаас би асууя. Та ер нь хүмүүс танд яаж хандаасаа гэж хүсдэг вэ гэдэг асуултаар өнөөдөр үргэлжлүүлье. За би миний хувьд хүмүүс надад яаж хандаасаа гэж хүсдэг вэ гэхээр хамгийн түрүүнд бүр нялх хүүхэд байхасаа эхлээд би хүмүүсээс нэг зүйлийг хүсэж ирсэн юм лээ. Тэр нь болохоор намайг хүмүүс хайрлаасай гэж хүсдэг. Та санал нэг байна уу? За хүмүүс таныг хайрлаасай гэж би хүсдэг үү гэж хэлэх хүн байхгүй байх гэж бодож байна. Намайг бити хайрлаарай. Намайг ер нь хайрлах шаардлага байхгүй шүү гэж хэлэх хүн байж болох ч гэсэн тийм олон байхгүй болов уу гэж бодож байна.
Бид нар яадаг вэ гэхээр хүнд цаг үеийг туулж явж байхад минь надад хүмүүс туслаасай гэж боддог. Гунигтай явах үед минь хин нэг нь миний гунигийг хуваалцаасай гэж бид боддог. Баяртай үед минь надтай хүмүүс хамт байгаасай гэж бид боддог. 5 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн өдөр болдог. Тэгээд Facebook-ийн маань профайл дээр ингээд эсвэл мессенжерээр ингээд эзэн нэгүслэр олон хүнээс ингээд мэдчилгээнүүд ирдэг. Та бүхэн маань ч гэсэн тийдэг гэж бодож байна. Цөөн хүнээс ирдэг ч байсан байж болно, тий. Тэр үед ямар мэдрэмж авдаг вэ гэхээр би бусдаар хайрлуулад байгаа юм шиг мэдрэмж авдаг. Энэ хүмүүс надад намайг миний төрсөн өдрийг санах үцаар надад хайртай юм байна гэж бодож хүлээж авдаг. Гэтэл зарим үед тэр надад ер нь яагаад минь түргээг өглөө гэж бодогддог үе байдгүй. Заримдаа миний хамгийн дотны хүн миний төрсөн өдрийг мартсан үе байдаг. Заримдаа миний аав, ээж, миний дүү, миний хамгийн дотно гэж бодож явсан найз маань намайг тоохгүй байдаг. Бид нар хүмүүс намайг тоогоосоо гэж боддог. Бас хэн нэгэн миний эсрэг ямар нэгэн буруу зүйл хийвэл хүмүүс надаас уучлал гуйгаасай гэж боддгоо. Өөрөөр хэлбэл хүмүүс намайг хайрлаасай даа гэж. Намайг нэг жоохон хайрлаад өгдөг болоосай доо гэж бид нар дандаа бодож явдаг. Өнөөдрийн эзний үгээс бид нар сургамж авбал хамгийн нэгдүгээрт бид нар яг ийм хүсэл мэдрэмж эсвэл намайг хайрлаасай гэж хин нэгнээр хайраар дутагдж байгаа юм шиг мэдрэмж төрөх үед бид өөрсдөө тавьж явах хэвээр хоёр чухал асуултыг бид энэ санал болгомоор байна гэж хэлнэ. Эхнийх нь хэрвээ тэд намайг хайрлахгүй байгаа юм бол тэд яагаад намайг хайрлахгүй байгаа вэ гэдэг асуулт. Тэд яагаад намайг хайрлахгүй байгаа юм бэ? Хоёр дахь асуулт нь би ер нь тэднийг эсвэл би ер нь хүмүүсийг хэр их хайрладаг хүн юм бэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй болно гэсэн. За, өнөөдрийн гол ишлэлийг би баахан шиг хөрвүүлж одоо саяны ярьсан сэдвээр хөрвүүлж уншиж өгвөл та нар хүмүүсийг өөрсдөө хайртай байгаасаа гэж хүсч байвал өөрсдөө тэднийг тийхүү хайрлаа гэж хэлж байна гэж ойлгож байна. За би яг их хөлбраар нь уншиж өгье. Та нар хүмүүсийг өөрсдөө хэрхэн хандаасаа гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийхүү хандаж хэлсэн байна. За баруун болон зүүн талдаа байгаа хүнээс хүний харц руу харж байгаад ингэж асууж өгөөч. Та энэ хүнийг хэр их хайрладаг хүн бэ гэж. Хоёр дахь нэг чухал зүйл нь за та бүхэн хүмүүс танд яаж ханддаг, хандахыг хүсдэг байж болно. Янз янзын хүсэл байж болно. Миний хувьд ийм зүйлийг анзаарсан. Хүмүүс надад шудраг хандаасаа гэж би хүсдэг. Хүмүүс надад шудраг хандаасаа гэж би хүсдэг. Та санал нийлэх үү? Та тэгж хүсдэг үү? Би намайг ажил хөдөлмөр эрхлэх үед минь намайг шударгаар үнэлээсэй гэж хүсдэг үү? Миний хийсэн ажил үйлсийн маань хэрэндэн тултал үнэлж өгөөсэй гэж бид хүсдэг. Заримдаа бид нар дутуу үнэлэгдэж амьдардаг. Тийм биз? Заримдаа бид нар дутуу үнэлэгдэж амьдардаг. За та өөрийнхөө ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс асууя. Өөрийнхөө сарын цалинг таны хийдэг ажил хөдөлмөртэй харьцуулахад шудраг гэж боддгоо та? За маш олон хүн тэгж боддоггүй явдаг. За зарим хүмүүс биш, ер нь хүмүүс ялангуяа би надад хүмүүс шударгаар боломж олгоосай гэж хүсдэг. Тийм биз? Надад тушаал дэвших боломж. Надад ажил хөдөлмөр эрхлэх боломж. Надад сайн сургуульд сурах боломж. Эсвэл надад зүгээр л хүмүүст олддог тэр боломжуудыг надад зүгээр шударгаар л олгочихосаа гэж боддог.
бас олон тохиолдолд надад шударга боломж олдохгүй байна даа гэж боддог. Ийшин шалгалтыг хэрвээ шударга бус зохион байгуулж байгаа гэж бодох юм бол хүүхдүүд өөх сэтэл төрөх үү? Зохион байгуулалтад шударга бус байгаа гэж бодвол өөхгүй үстэй. Гэхдээ бид нар тухайн шалгалтын зохион байгуулалтыг шударга гэж итгэдэг учраас хүүхдүүдээ эсвэл бидний хүүхдүүд ерөнхий эрдмийн шалгалтыг өгөөд амьдралынхаа дараачийн зам руу ордог. Гэхдээ ямар ч шалгалт хэрвээ шударгаар явдаг л үнэн бол заримдаа надад маш бага оноог шударгаар оноож өгдөг баг. Гэтэл бидний толгойд хамгийн түрүүнд бодогддог юмнууд ихэнхдээ юу байдаг вэ гэхээр надад л их төржсэн зүйл ярьж байгаа ш. Та нар бас хамруулж яриад ингээ юу гэдэг вэ? Хамж ярьж бас байхгүй баг. Шалгалтанд муу оноо авах үед юу гэж бодогддог вэ гэхээр надад энэ шалгалт хэцүү байлаа даа гэж боддог. Эсвэл энэ шалгалт яг шударга зохион байгуулагдсан болов уу гэж заримдаа надад бодогддог. Намайг заримдаа шагнал авах үед минь надтай мүр зэрэгцэн зүтгэж явж исэн хэн нэгний зүрх сэтгэлд хатаархал хурах үе байдаг. Санал нийлэх үү? Намайг удирдлагаасаа эсвэл хамт олноосоо чи ёстой мундаг ажиллаа гэд магтуулаад зогсож байх үед минь дэрэгдэн байсан нэг найзд минь атаархлын шар ус сурах үе байна. Үгүй шүү дээ. Би энэс илүү хийсэн шүү дээ гэж бодогдох үе байдаг. Яг тэрнтэй адилхан хэн нэгэн надтай хамтан зүтгэж ирсэн хэн нэгэн маань надаас илүү үнэлэгдэж, илүү шагнагдах тэр үед нэг л худлаа байчлаа да гэж бодогдох үе заримдаа бидний амьдралд байдаг. Миний хичээл зүтгэлийг хүмүүс олж хараасай. Надтай хүмүүс шударга харьцаасай гэж бид нар дандаа боддог гэсэн үг. Энэ үед дахиад түрүүчийн хоёр асуултыг асуугаасай гэж бодож байна. Тэд яагаад надад шударга хандахгүй байгаа юм бэ? Шалтгаан үүндээ яг юу юм бэ? Хоёр дахь асуулт нь. Би юу н хүмүүс шударга хандаж чаддаг хүн мөн үү? Би өөрөө шударга хандсан юм уу? За. Гол ишлийг дахин нэг удаа хөрвүүлж уншиж өгье. Та нар хүмүүсийг өөрсдөө шударга хандаасай гэж хүсэж байвал өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр шударга хандах тун гэж хэлсэн байна. Гэсэн үг. За, та баруун болон зүүн тал руу талдаа байгаа хүн л харж агаад дахиад нэг удаа асуугаарай. Та ер нь хэр зэрэг шударга ханддаг хүн юм бэ гэж. Бид нар хүмүүсийг зөв амьдраасай гэж их хүсдэг. Тийм биз? За, энэ бол одоо нэг юуны за яг ахмад хүмүүс надтай их санал нийлэх байхаа. Нас ахиад явах тусам миний хүүхэд зөв байгаасай гэж боддог та. Миний хүүхдүүд зөв байгаасай. За, жоохон тушаал ахиад дарга цэрэг болоод ирэхлээр яах вэ гэхээр миний ажилтнууд зөв байгаасай. Сайн ажилласай. Жоохон дээшээгээ явах тусмаа юу гэж бодогддог вэ гэхээр доод хүмүүс зөв байгаасай гэж. Тэрнээс гадна бид нар энэ нийгэмд амьдарч байхдаа яадаг вүлээ? Нийгэм маань зөв байгаасай. Миний удирдагч нар зөв байгаасай. Зөв байгаасай. Зөв байгаасай. Зөв байгаасай гэж боддог. Зөв байхгүй тохиолдолд бид нар яадаг вэ гэхээр маш их бухимддаг. Тийм биз? Маш их бухимддаг. Би нэгэн айгүй хүнд байдалд орсон байгууллагын удирдлагатай уулзаж үзсэн. Тэгээд тэр байгууллагын удирдлага хүн надад ярьсан зүйл нь юу вэ гэхээр миний ажилтнууд ажилсаг биш вэ? Миний ажилтнууд надтай хамт тогтохгүй байна. Миний ажилтнууд хичээхгүй байна гэдэг зүйлийг маш их ярьжсэн. Тэгээ би ингээ хүнд байдалд орсон байна гэж. Тэр байгууллагын бас нэгэн ажилтнтай би уулзч үзсэн. Гэтэл ажилтан юу гэж ярьсан бэ гэхээр манай удирдлага надад шударга хандахгүй.
Манай удирдлага өөрөө санаачлаггүй байна. Манай удирдлага яг үнэндээ ажил дээр бүр үзэгдэхээ болчихсон. Манай удирдлага биднийг загнадаг, биднийг шаарддаг хэрнээ өөрөө урдаа манлайлахгүй байна гэж ярьж байгааг сонсон. Тэр хоёр хүний ярианаас би сонсохдоо зүгээр л өөрийнхөө суудал дээр сууж байгаа, өөрийнхөө суусан өнцгөөс ярьж байгаа хоёр хүний яриаг л сонссон. Өөрөөр хэлбэл өөрийнхөө ажилтны суудал дээр сууж үзээд тэгээд л болохгүй байсан юм байна штэ гэдэг ухаарл төрөхгүй удирдлага. Өөрийнхөө удирдлагын суудал дээр очиж сууж үзээд удирдлага маань ингэж л хараад байгаа юм байна штэ гэж харахгүй ажилтан хоёрын яриа л байсан. Та нар хүмүүсийг зөв байлгахыг хүсвэл өөрсдөө ч бүхий л зүйл дээр зөв байх тун гэж эзний өгнөдөр хэлж гинэ гэж би ойлгож байна. Хуучин гэрээн дээр бүгд 2 дугаар Самуэлийн 12-ийн 1-ээс 9 дээр очие. Яг ийм байдалд орсон нэг хүний жишээг бүгдээр харцгаая. За энэ хүн бол Давид хаан байгаа. Давид хаан ямар асуудал хийсэн бэ гэхээр өөрийнхөө маш их сайн жанжны эхнэрийг тэр жанжныг дайнд явуулаад дайны талбарын улаан фронт дээр аваачаад бусдаар алуулчихсныхаа дараачаар эхнэрийг нь булааж аваад суугаад тэгээд маш жаргалтай байгаа байсан тэр цаг үе гэсэн. Гэтэл эзэн Давид хаанд Натан гэдэг иш үзүүлэгчийг явуулсан. Тэр нэгэн ийм түүхийг ярьж өгсөн. Нэгэн хотод за энэ болохоор 2 дугаар Самуэль намын 12 дугаар бүлгээс их явж байгаа шүү. 2 дугаар Самуэль намын 12 дугаар бүлэг. Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу зүдүү хүн байв. Баян хүн нь үлэмж их хонь болон үхэр сүрхтэй байжээ. Харин ядуу нь өөрөө худалдан авч тижээсэн нэг бяцхан охин хурагнаас өөр юу ч хүү юмсанж. Хураг түүнтэй болон хүүхдүүдтэй хамт өсөн бойжиж, талхнаас нь идэж, аягнаас нь ууж, өвөрдөн нь унтаж тэр хүнд яг л охины адил байлаа. Гэтэл баян хүнийг аянчин ирж өөр дээр нь ирсэн аянчинд зориулан өөрийн хонь болон үхэр сүргээс төхөөрхийг баян хүн хүссэнгүй. Харин тэрээр ядуу хүний охин хургийг авч өөр дээр нь ирсэн хүнд зориулан төхөөрчээ гэв. За яасан бэ гэхээр Натан иш үзүүлэгч Давид хаанд зүгээр л нэг сургийн нэг юм болсон үйл явдлыг ярьсан байна тийм үү? Нэг юм өөдгүү хүн байна гэж ярьсан ба. Гэтэл яг энэ сургийг сонсонгуудаа Давид хаан одоо хариу хэлнэ. Тэгэхэд Давид тэр хүнд ихэд хилэгнэж гэж байгаа. Натанд эзэн амьд үүнийг үйлдэгч нь үхэг тэр хүнд өрөвдөх сэтгэл байсангүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн учраас охин хурганы төлөө тэрээр 4 нугалж төлөх ёстой гэв. Тэгэхэд Натан Давидэд тэр хүн нь та авлээ гэсэн. Тэр хүн нь та авлээ гэж хэлсэн. Таны амьдралд таныг хайрладаггүй, танд шудраг ханддаггүй, таны өмнө зөв байж чаддаггүй хэн нэгэн байна уу гэдгийг асууя. Яг одоо энэ цаг мөчид бүгдээрээ өөрөөсөө асууя. Миний амьдралд намайг тэр нэг хүн хайрлахгүй байгаа даа гэж бодож байгаа. Эсвэл миний амьдрал тэр нэг хүн нэг тийм шудраг хандахгүй байгаа даа гэж бодож байгаа хүн таны амьдрал байна уу? Эсвэл таны амьдралд яг энэ хүн л ерөөсөө зөв байхгүй байгаа тийм. Энэ хүн зөв байчвал миний бүх зүйл болох гээд байгаа юм шиг байна гэж байгаа хэн нэг хүн байна уу? За та баруун болон зүүн талдаа байгаа хүн л хараад танд хэн нэгэн байна уу гэж асууж өгөөч. Бүгдээрээ яг одоо энэ мөчид тэр хүний суудал дээр сууж үзье. Тэр хүний суудал дээр буюу хэрэг тэр хүн тэнд сууж исэн бол тэр өнцгөөс очиод тэнд очиж суугаад энэ лөө харж үзнэ гэсэн. Тэр хүн яагаад намайг хайрлахгүй байгаа? Тэр хүн надад яагаад шудраг хандахгүй байгаа? Хэрвээ тэр суудалд очиод харах юм бол тэр хүний оронд
Үнэн дээр та өөрөө юм байна гэдгийг мэдэрч болно гэсэн. Миний хувьд бизнесийн салбарт нэлээд олон жил ингээд бүр 20 эд наснаас эхэлж ажиллаж үзсэн. Тэгээд энэ салбарт ялангуяа энэ нөгөө хүний харилцаатай холбогдлолтой их мэрэгжлийн хүмүүсийг ажилдаг. Яагаад гэвэл харилцааг сайн авч явж ашигтай ажилдаг тэр систем бол бизнесийн систем. Яг үнэндээ бүх юмны ардл дандаа харилцаа явж байгаа юм шиг мэт байдаг. Би тэрийг анх ажилд орж явж ерөөсөө ойлгоогүй. Чанартай бүтээгдэхүүн эсвэл юу гэдгийг нэр хүндтэй брэнд тийм л юм мөнгө олд юм болоо гэж боддог гэсэн. Тэгсэн чинь ямар хүмүүс мөнгө олж исэн бэ гэхлээр бусдын суудалд сууж чаддаг хүмүүс мөнгө олж исэн. Ямар нэгэн байгууллагатай очиж уулзаад тэднийд ямар нэг юм нийлүүлэх гэж байгаа бол эсвэл хин нэгэнд ямар нэг юм зарах гэж байгаа бол хамгийн түрүүнд энэ хүн ямар зүйлийг туулж амьдэрсэн хүн бэ? Ямар гэр бүлтэй хүн бэ? Эсвэл гэрүүлгүй хүн үү? Аав ээж нь юу хийдэг хүмүүс вэ? Аав ээж нь байгаа юу? Байхгүй байгаа юу? Хэдэн хүүхэдтэй вэ? Ямар туршлагатай вэ? Энэ хүн юугаар дутагдж амьдэрдэг бол? Энэ хүнд юу их илбэг байдаг бол? Гэдэг зүйлүүдийг хамгийн түрүүнд бодож бай гэж анх ажилд ороход надаас ахмад нэг маш чадвартай ажилтан зааж өгсөн. Тэгэхэд чи юу зарагдах байгаа яг тэрхэн мөчөд эхлээд март. Зүгээр л чиний өөдөөс хараа сууж байгаа тэр хүн хинбэ гэдгийг эхлээд бод. Тэгээд чи тэр хүнд зарах гэдэг юм зарч чадах хэсгээ. Эсвэл зарсан ч гэсэн тэр хүн чамайг хуурахгүй байх хэсгийг. Бүх зүйлийг чи тэр хүний суудал дээр сууж чадах юм бол ойлгоно гэж хэлсэн. Ихэнхдээ бид нэр өөрийнхөө суудалд суудаг. Бас маш олон хүмүүс миний бодлоор удирдлага, захирал эсвэл баян хүний суудалд суух уу гэвэл дуртаяа сууж үзэх баг. Гэхдээ сул дорой нэгний суудалд сууж үзэх үү гэвэл төдийлөн дуртаяа суух хүн олдохгүй болов гэж бодож байна. Өөрөөр хэлбэл бусдыг хайрладаггүй хүний суудалд, бусдыг хүндэлдэггүй хүний суудалд, зөв амьдрдаггүй хүний суудалд суугаад тэр хүний өнцгөөс харах тийм хүн олон тохиолдохгүй байх болов гэж бодож байна. Өөрөлд намайг хайрладаггүй хүнд гомдохоосоо өмнө, надад шудраг ханддаггүй хүнд гомдлохоосоо өмнө, хин нэгэн буруу зүйл хийгээд байгаа хүнтэй тооцоо бодохоосоо өмнө, үг дугарч үгэлдэл хийхээсээ өмнө хамгийн юуны түрүүнд тэр хүний суудалд нэг удаа сууж үзхийг би танд уриалж байна гэсэн. За, та баруун болон зүүн талдаа байгаа хүндээ тэр хүний суудалд сууж үзээч гэж хүсвэ. Хэрвээ тэр хүний суудалд сууж үзэх юм бол бид нар ихэнх тохиолдолд энэ хүн биш, би хайрлахгүй байгаа юм байна штэ гэдгийг ойлгох боломжтой. Хэрвээ тэр хүний суудалд сууж үзэх юм бол ихэнх тохиолдолд энэ хүн биш, би шудраг хандахгүй байгаа юм байна штэ гэдгийг ойлгох боломжтой. Хэрвээ тэр хүний суудалд сууж үзэх юм бол энэ хүн биш, би л зөв амьдрахгүй байгаа юм байна шүү дээ гэдгийг ойлгож үзэх боломжтой гэсэн. Тэгвэл бусдын суудалд хамгийн сайн сууж үзсэн нэг бүгдээрээ Библи дээрээс олж харцгаая. Филиппо номын 2-ын 1-ээс 11 дээр тийш явцгаая. Филиппо номын 2-ын 1-ээс 11. Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл инрэнгүй болоод өрөв сэтгэл бий бол адил сэтгэж, адил хайртай байж, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ. Юу ч амин санаарахад эсвэл ихэрхэг зангаар гүйхээ. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүмүүр өөрийн ашиг сонирхлыг харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Иесуст байсан тийм бодолтой
бай гэж хэлжээ. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч гэсэн Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч хөө болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө мөхөс болгож үхэлд загламайн үхэлд хүртэл дуулууртай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Энэ нь Есүсийн нэр Тэнгэр газар дээр газар доорх газрын доор бүгд өвдөг сүгдэж Бурхан эцгийн алдрын төлөө Есүс Христ бол эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ гэж альцсан байна. Бидний эзэн Есүс Христ тэр Бурханы хүү хэрнээ. Хүний судалд суусан ба. Бид түрүү хэлсэн те нөгөө нэг захирал хүний судалд эсвэл баян хүний судалд, ерөнхийлөгчийн судалд суух уу гэвэл таас бид нар баг ихэнх нь их бах тийм ээ. Гэтэл Бурханы хүү зүгээр л хүний судалд суух уу гэх үү. Тэгье гэсэн. Яг өөрийг нь хайрладаггүй тий. Эсвэл өөрт нь дандаа гомдолж яадаг. Өөртөө хизээч шудраг ханддаггүй. Бас хизээч зүв амьдрдаггүй. Тэр хүмүүсийн суудалд нь суугаад эзэн Есүс өөрөө эдгээр намайг хайрладаггүй нүрэн боловч би хайрлана. Эдгээр надад гомдолтгүй нүрэн боловч эдгээр надтай шудраг ханддаггүй боловч би эднэртэй шудраг хандъя. Эдгээр хэдий зүв амьдрдаггүй ч гэсэн би эднэрийн суудал сууж зүв амьдрахыг нь зааж өгөө гэсэн нэгэн бол эзэн Есүс Христос. Тэгээд энд хэлсэнтэй өөр хоорондоо ямар бодолтой байна гэнэ үү? Христ Есүст байсан тийм бодолтой бай гэж хэлсэн байна. За одоо ингэж хэлээ. Баруун болон зүүн талдаа байгаа хүндээ. За хоёулаа Христ хоорондоо нэг ийм бодолтой бай. Христэд байсантай адилхан бодолтой байя гэж сануулж өгөөсэй гэж хүсэж байна. Тэр нь ямар бодол байсан бэ гэхээр юу ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар хийхгүй. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзнэ. Хүн бүр миний ашиг сонирхол гэхээс илүү бусдын ашиг сонирхлыг дээгүр тавина гэсэн гэж хэлсэн байна. Би бусдаа хайрлагдахаас илүү би бусдыг хайрлах нь илүү чухал юм аа гэж бодож амьдрна гэсэн үг. Хүмүүс надад шудраг хандахаас илүү би хүмүүс шудраг хандах нь чухал юм аа гэж бодож амьдрна гэсэн. Хүмүүс зөв амьдрахаас илүүтэйгээр би зөв амьдрах нь илүү чухал юм аа гэж бодно гэсэн баг. За ийхүү өнөөдрийн эзний үгийн цагийг өндөрлөж байна. Тэгээд та бүхэн маань чадан ядан бэлдсэн энэ үйлчлээс эзний гайхамшигтай үгийн нууцыг бас хүлээж авсан байхаа гэж найдаж байна. Би хамтдаа түүний өмнө залбирцгаая. Арт эзэн бурхан минь ээ. Ямар нэгэн байдлаар их хэрэг болохоос бидний та өнөхөр хамгаалж өгөөч гэж гон залбирч байна. Хүмүүс намайг хайрлахгүй, намайг тоохгүй байна гэж бодох биш. Хүмүүс намайг хүндлэхгүй байна. Эсвэл намайг надад шудраг хандахгүй байна гэж бодох биш. Эсвэл хүмүүс зөв амьдрахгүй байна. Ер нь энэ хүмүүс зөв амьдрчвал энэ нийгэм л болчвол эсвэл миний хамт олон болчвол миний сүмч болгон болчвол миний нөхөр, миний эхнэр, миний хүүхдүүд болчих гээд байна гэж боддог. Тэр ахар богино бодлоос бидний та чөлөөлж өгөөч гэдэг танаас чин сэтгэлээсээ гун залбирч байна. Тэгэд үнэхээр тэр хүмүүсийн үнэхээр суудалд нь сууж тэр хүмүүсийн өнцгөөс хардахад та бидэнд тусалж өгөөч танаас гун залбирч байна. Таны утгаар хамт байгаас. Тэгээд үргэлж бусдад их төрүүлээд хайрладаг, төрүүлээд хүндэлдэг, төрүүлж үн цэнийг өгдөг, өөрөө төрүүл зөв амьдрахыг хичээдэг нэгэн байлгаж өгөөч гэж Есүс Христийн нэрээр гон залбирч байна гэсэн минь ээ. Амен. За нэг ганцхан зүйлийг би энэ дээр дутуу орхисон байна. Тэрийг хэлчихье. Хэрэв бид нар бусдын суудалд сууж үзвэл энд одоо залуучууд байгаа байх. Энд дунд насныхан байна. Манай ахмад хүмүүс ч байна. Ингэж нэг юм бодогдсон. Заримдаа бид нар залуу хүмүүс аав ээжтэй яагаад ийм юм болдоо гэж заримдаа гомдож явах үе байдаг. Заримдаа
эцэг их хүмүүс эсвэл ахмад хүмүүс залуучуудаа харахтаа энэ залуучууд яагаад ийм юм болдоо гэж бодохгүй байдаг. Заримдаа бид нар удирдагч нараа харахтаа манай удирдагч нар яагаад ийм юм болдоо? Эсвэл хамтран зүтгэж байгаа нэг харахтаа энэ харахтаа яагаад ийм болдоо гэж бодохгүй байдаг. Хэрвээ тэр хүний суудалд сууж үзэх юм бол нэг зүйлийг ойлгох ах. Өнөөдөр өглөө манай аав ээж хоёр гэрээсээ гараад хувцас солиод гараад явхдаа аав ээж минь эсвэл аав минь эсвэл ээж минь эсвэл миний хамгийн дотны ах минь эгч минь энэ хүн гэрийнхээ хаалгаар гараад хэний өмнө дорд орж хэний өмнө дээр нь гарч ямар хүнд бэрхшээлүүдийг туулж эргээд ороод ирэхдээ юу ч тохиолдоогүй юм шиг орж ирж яадаг болдоо гэдгийг бид нар ойлгож ухаарч харах болно гэсэн. Хэрвээ бид нар баруун болон зүүн талдаа байгаа хин нэгний суудалд нь сууж үзэх юм бол өнөөдрийн мөргөл төр инээгээ сууж байгаа боловч мөргөл дуусны дараачаар яг ямар амьдралыг туулан байж эргэж орж ирдэг вэ гэдгийг бид нар мэдэж болно гэсэн. Бидний нөхөр бидний хамтран зүтгэгч хин нэгнийг бид нар өөрийнх нь суудалд сууж үзэх юм бол тэр ямар амьдралыг туулж байгаа бол доо гэж бид нэр ойлгож болно гэсэн. Тэгвүйд биднэрт тодорхой хэмжээний эзний үгийг биелүүлэх нэмэр тус болох юм болоо да гэж бодож. Тэгээд энэ зааланд байгаа хин нэгний амьдралаар та өнөөдөр амьдарч үзсмээр байна уу? Зарим хүнийх нь амьдралаар амьдрах гоё байх хаа гэж бодож байна тий. Тэгээд зарим хүнийх нь амьдралаар амьдрахад маш хэцүү байх болоо гэж бодож. Тийм болохоор гэхдээ бидний нүдэнд их гоё амьдарч байгаа бах та гэж харагддаг нэгний амьдрал яг амьдраад үзвэл маш их ганцрал, маш их ганцаардал дотор байж болох юм. Бидний нүдэнд айгүй өрөвдмөр харагддаг нэгний амьдрал яг амьдраад үзэхэд бахархал эсвэл ямар нэгэн сайн сайхан зүйлээр амьдрал байх, дүүрэн амьдрал байхыг ч бид нэр үгүйсэхгүй юм. Тийм учраас өнөөдрийн эзний үгийн сэдэв бол бусдын суудалд сууж үзэх нь гэдэг сэдэв байлаа. Баярлалаа.